НАКО төвшний үйлдвэр төрөөс 180 сая төгрөгийг зарцуулаад эргэж төлөхгүй жил болж байна. Дахиад аймгийн сум дундын шүүхээс уг төвшний үйлдвэрийг цэвэр агаараа сандах хүүгийн төлбөртэй нийлээд 214 сая төгрөгийг төлөх ёстой гэж шийдвэрлсэн. Өнөөхөр нь мөнгөнд төлөвдөг байгаа юм а. Тэгэхээр нийслэлийн захирагчийн ажлын алба ямар учраас түвш үйлдвэрлэж чаддгүй, НАКО төвшний үйлдвэрт урьдчилгаа мөнгө гаргаж өгөөд алдав гэдэг нь асуудлын гол болж байна. Хин шахмал түвш үйлдвэрлэж байна. Тэр үйлдвэрийг дэмжнэ гэдэг нийслэлийн захирагчийн ажлын албанаас зохион байгуулж, цэвэр агаар сангаас хөрөнгөний гаргуулж өнгөрсөн жил ажлыг эхлүүлсэн. Дахиад аймагт үйл ажиллагаа явуулдаг НАКО төвшний үйлдвэр тараасан мөнгнөөс хүртээд харин түлшээ нийлүүлэхгүй лөө унжжээ. Цэвэр агаар сангаас түлшний бараагач харуулахгүй байгаа. НАКО төвшний үйлдвэрийг шүүхэд өгсөн. Харин Дахиад аймгийн сум дундын шүүхээс НАКО төвшний үйлдвэр нь 214 сая төгрөгийг цэвэр агаар санд гаргах ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсаж өнөөдрийг хүртэл хэрэгжээг байна. Бидний салсаг хэмжээний бүтээгдэхүүнээ нийлүүлж чадаагүй учраас бид шүүхт өгсөн. Шүүхийн шийдвэр гарсан. Алдангатай тооцож авч байгаа. Энэ асуудал одоо шүүхийн шийдвэр биелүүлэх төвшөндөө жоохон хугацаа алдаж байна. НАКО төвшний үйлдвэр нь ер нь бол дампуурсан үйлдвэр байсан гэдг нь хинт ч илэрхий байна. Яагаад тэгэхээр энэ жил нэг шахмал төвшийг нийлүүлж чадахгүй гэдгээ илэрхийлжээ. Бараг хаалгаа бариад үйлдвэрлэлээ явуулахгүй байгаа НАКО төвшний үйлдвэрт хин гэдэг дарга төсвийн мөнгийг өгч төгжиг гэдэг нь асуудлын гол болж таарлаа. Дайны хажуугаар дажин гихчээр утааны хажуугаар халаасаа түнхэл хийх хүсэлтүүд бас мундахгүй олон юм а.